За нэр дэвшигч нарыг дэмжиж байгаа гэдэг зүйлээ одоо хэлье. Тэгээд яг бүгднгээс нь асуулт асуухэд бас олон хүн байгаа учраас ерөнхий бас 2-3 зүйл дээр бас бат цэцэг сайдаас бас анхаараач гэж хүсэж байгаа. За нэгдүгээрт яг хуу ерөн зүгээр цаашдаа элчин сайдын томилгооны асуудлыг ярихаас өмнөх элчин сайдын тайланг ерөнхий байдлаар ч гэсэн сонсдог болмоор байна. Юун дээр анхаарах, ямар ажлын үр дүнгууд гарсан, ингэж бас дараагийн бас одоо юу гэдгийг энэ асуудлууд дээр их бодиттой санал шүмжээ хэлэх болов гэж би зүгээр бодож байгаа. Тэгэхээр энэ аливаа нэг томилгоо болоод энэ ажил хүлээлцэх, дараагийн үн томилогдох энэ үе шатууд дээр дундын энэ процесс юу юм байхгүй болчиход байгаа. Бид эдийгээр зөвшөлдсөх энэ асуудал дээр байгаа боловч тодорхой төвшөнд бас өмнөх хүмүүсүүдийн бас ажлын одоо тайлан хийсэн зүйл цаашид бас анхаарах зүйлсийг бас яг бодитойгоор сонсдог болмоор байна. Энийг одоо бас цаашдаа бас аль хууль дээр байх хэвээр үе шатууд дээр бас оруулж өгөөч. За магадгүй яг одоо ажлаа өгөхөөс өмнө байж болно. Ажлаа өгсөний дараа энийг зохион байгуулж болно. Нөгөө хүмүүс элчин сайдууд маань эргүүлэн татагдж ирээд бас тодорхой мэдээллүүдээ өгдөг. Угаасаа энэ чинь нэг л төрш тус байна. Цаашдаа шинээр томилогдсон үндэ мэдээж одоо ажлын протоколын хувьд бол захих юм хэлж байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ нэг үе шатыг бас нэг анхаарч оруулж ирж өгөөч гэж хүсэж байгаа. За хоёрдугаарт яг би зүгээр энэ элчин сайдуудын томилгооны энэ асуудлыг өгн улсын их хурл хаалттай хэлцэх ёстой гэж бодоод байгаа. Тэгээ энэ удаад харьцангуй мэрэгжлийн хүмүүс орж ирж байгаа учраас их тайван амгалан байна. За ер нь тэгээд үе энэ элчин сайдуудын томилгооны асуудал дээр ингээ улс төр болдог. Болсон болоогүй ингээд янз бүрийн худал мэдээллүүдийг өгдөг. За энэ чинь олон нийтэд нээлттэй байгаа. Нөгөө хүлээж авч улсын маань тодорхой этгээдүүд бол энийг чи хараа сууж байгаа байхгүй. Тэгээ ингээд нэр дэвшиж томилогдох хүний анханаас нь эвгүй байдалд оруулцдаг ийм зүйлүүд байна. Худал үнэн мэдээлэлэр. Тэгэхээр уг нь одоо захиас даалгавраач гэсэн бас нэг чөлөөтэй хэлхийн дуг нь энэ процессыг нэг олон нийтээс нуух гэдэг зүйл биш. Ерөн зүгээр бас нэг хаалттай хэлцэх. Энэ горин байвал уг нь хэцүүтэй юм болов гэж зүгээр ховдоо боддгоо гэдэг зүйлийг одоо хэлмээр байна. За түрүүн аль нэр дэвшигчөө хариулав эдийн засгийн асуудлыг нэлээд чухалчлаа гэдэг. Бүх элчин нэр дэвшигч нар энийг анхаарч өгөөч. Эдийн засаг. Монголын энэ дотоодын үйлдвэрлэгч, Монголын зах зээлээс энэ тус улсад та бүгдийн очиж байгаа улс дээр л тодорхой төвшөнд Монголд үйлдвэрлэсэн энэ бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргадаг. Эсвэл тэр улсаас манад хөрөнгө оруулалт орж ирдэг, технологи орж ирдэг. Бид суралцмаар байна. Бид хамтарч хөгжмөр байгаа. Тэгэхээр энэ лүү чиглүүлж одоо илүү анхаараач гэдэг зүйлүүдийг бас хүсэж байна. За энэ нэмэлт 1 минут өгье. Гадаад паспортыг одоо хүчин чадлыг нэмэгдүүлэх буюу одоо Global Passport Power Rank дээр манайх 62-т байна. Визгүй зорчдог 38 улс, виз хил дээр виз авах боломжтой 40 улс, 120 улсыг бид нар заавал виз авч зорчихоор байна. Тэгэхээр энэ асуудал дээр Монгол улсын иргэдийн зорчих асуудал дээр бас тодорхой төвшөнд ахиулах ажлыг элчин сайдууд маань бас анхаарч өгөөч гэдэг зүйлийг бас хүсэж байна. За тэгээд хамгийн сүүлд бол яг зүгээр Австрали улсад бол монголчууд бас нэлээд олноор байна. Энэ дээр одоо бас анхаарах зайлшгүй шаардлагууд байна. Харилцсан одоо тэр тэтгэврийн асуудлууд байж болно. За эргээд тэнд төрж байгаа хүмүүсийн бас харьяалал үйлчлэг авахаас эхлээд олон зүйлүүд тулгамдж байгаа. Тэгээ би бас Франц болон Итали улсад нэр дэвшиж байгаа хоёр эрхмийг хувийн эрх зүйн чиглэлд зөвхөн худалдаа эдийн засгаас гадна Франц болон Италид маш олон тэр олон улсын байгууллагын төвүүд байгаа. Энэ дээр хувийн эрх зүйн чиглэлд одоо ахиц дэвш. За хэн хариулах вэ? За Франц, Итали нэр дэвшигчид хариулах уу? За мөнх хөргөл сайд 4-р микрофон. За сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. Монгол улс их газрын эрх зүйн тогтолцоотой учраас ер нь Франц, Германы эрх зүйн тогтолцоотой их ойролцоо. Бид ч гэсэн ер нь эрх зүйн шинжилгээ хийхдээ Герман, Францын эрх зүйн туршлагаас нэлээд туршлага судалж ажилласан л да. Тэгээд энэ утгаараа бол эрх зүйн тогтолцоонууд бол нэлээд дөхөмтэй. Тэгээ сайн зэрэг гишүүний хэлж байгаа
энэ худалдааны эрх зүй, ялангуяа энэ хувийн эрх зүйн салбарыг хөгжүүлэхэд анхаарч ажиллая. Энэ дээр ялангуяа манай хууль зүйн дотоод хэргийн яам, хуульчдын холбоо, шүүгчдийг давтан сургах төв, прокуроруудыг давтан сургах төв гэдэг энэ мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах асуудал дээр анхаарч ажиллана. Сайн зөрөг гишүүн тодруулъя. За дөрөвдүгээр микрофон Итали нэр дэвшиж голон. За сайн зөрөг гишүүний асуултанд хариулъя. За Итали улсад суугаалчин сайдын яам маань нүүбийн бас хүнсүүдийн аж ахуйн байгууллага болон бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчтэй олон улсын байгууллагатай хариуцсан ажилладаг. За энэ 26 хоног бол бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчтэй олон улсын жил болгон тэмдэглэгтэй холбогдуулаад Монгол Улсын засгийн газар 24 оны 10 сарын 30-ны өдөр тогтоол баталсан. За энэ хүрээнд бас бид идэвхтэй хамтран ажиллах ёстой. Тогтоолд үндсэндээ 61 улс бол хамтран зохиогчоор нэгдсэн байгаа. Энийг бас анхаарч ажиллана. За мөн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хүрээнд хэрэгжүүлж байгаа тодорхой төсөл хөтөлбөрийн хүрээнд холбогдох байгууллага яамтай хамтран ажиллах болно. Сайн зөрөг гишүүн тодруулъя. За тэгээ нэр дэвшигч нараас амжилт хүсье. Ялангуяа яг би зүгээр Франц, Италид одоо нэр дэвшиж байгаа хүмүүс маань туршлагатай хүмүүс байна. Зөвхөн худалдаа эдийн засгаас гадна энэ хувийн эрх зүйг хөгжүүлэхэд одоо маш тус төхөн болох олон улсын томоохон байгууллагуудын төвөд ажиллаж байгаа. Ялангуяа Италид олон улсын хувийн эрх зүйн байгууллага байгаа. Энтэй бас хууль зүйн дотоод хэргийн харилцаагаа өргөжүүлэх гэж хичээж байгаа. Маш олон том дата баазууд байдаг. Боловсон хүчнийг чадваржуулах чиглэлд богино боломжтой байна. Цаашдаа бид нар бас энэ арилжааны шүүхийг байгуулах асуудал дээр илүү их анхаарахад та бүгдийн бас оролцоо чухал байгаа шүү гэдэг зүйлийг бас энэ ташамд хэлье. Тэгээ Тайланд мөн адил. Ягаад тэгэхээр Азийн одоо энэ улсад маш олон улсын байгууллагууд байгаа. Идэвхтэй харилцааг өргөжүүлэх чиглэлд бас анхаарч өгөөрэй гэдэг зүйлийг хүсье. Тэгээд Бац цэцэг сайдыг ерөнхийд нь энэ тайлан сонсох ажлыг цаашдаа бид нар ямар байдлаар зохион байгуулвал илүү их одоо бодиттой ажил хэрэгж болох вэ гэдэг дээр бас нэг дараагийн удаа бодооч гэдэг зүйлийг бас хэлмээр байна. Нацаг доржин бат сүмбэрлэх шүү. Алга байна.